Ер нь бол бид нар ингээд эрх чөлөөтэй гэж яриад байгаа ер нь хязгаарлалт болчиход байна. Манай эрх чөлөө залуучуудыг зүрх зургийг мохож ин дээрээс нь энгийн хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломжийг хүртэл хааж байна. Эндээс харахаар хэвлэлийн эрх чөлөө өөрөө байхгүй болсон жилийн индексүүд ингээд харагдаж байгаа. Сая хэдхэн хоногийн өмнө гэхэд манай улсыг автократ дэглэмжлүү шилжсэн улсуудын тоонд бол багтаасан. Эндээс харахаар ер нь бид бүхэн хууль үнэхээр хүнд үйлчлэхгүй байгаа юм бэ гэдэг асуудал ярих шаардлагатай болчихж байгаа. Нэг шөнийн дотор Норгийн залуусуудыг барьж байгаа бол дараа нь хэн байх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Өнөөдөр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээд өөрөөрөө байхыг тэмүүлж байгаа хүмүүсүүд жишээ нь айдас тавьчих байна. Тэгээд миний харж байгаа зүгээс бол маш буруу жишгийг бид нэр ингээд тогтоож байна. Одоо ямар нэгэн кейс болоод гараад ирэхэд Норгийн залуучуудыг одоо харлуулахч байд юм уу? Ямар нэгэнтэй холбохгүй бол ингээд оролдоол явах бах. Тэгэл бид нэг хоёр талтай нийгэмдээ хилцүүлэг болгож байгаа л нэг 3 дахь хоногоос нэг хэрэг мартдаг. Тэгэд ийм байдлаар бид нэр ингэж хуусарч одоо яваад байна гэдэг бол үнэхээр харамсалтай байна л да. Тэгэхээр миний хувьд бол Улсын хурлын гишүүний хувьар бол бас албан бичиг бол явуулаад яг энэ хэрэгтэй холбоотойгоор одоо яг үнэхээр энэ 19-ийн эрт заасны дагуу үндэсний ив нийтлийг боснуулах гэмт хэрэгцээж хэлж байгаа гэдэг энэ бол одоо хинч итгэхийн аргагүй үндслээр 20 жилийн ял гэдэг агуулгатайгаар явж байгаа. Тэгэхээр энийг маань бол мөрдөн шалдах үйл ажиллагаа явуулах байгууллагынхаа одоо харьяалаас нь хараад үзвэл энэ маань бол тагнуулын ерөнхий газар шалгах одоо урьдчилсан одоо шаардлагыг тавьд юм байлээ. Тэгэхээр үнэхээр тагнуулын ерөнхий газар энэ дээр ажиллаж байгаа юу? Энэ хэн байгаа вэ гэдэг талаас дээрээс нь энийг яг ямар үндслээр явж байгаа гэдгийг бол холбогдох албан тушаалтнуудаас бол авахар бол ажиллаж байна. Тэгээд ер нь бид нар мэдээллийг аваад зогсохгүй цаашид яаж энэ хэрэгүүдийг ер нь гаргахгүй байх юм бэ? Ер нь залуучууд бид нар ингээд бууж өгөөд идэг байх юм уу? Хүний үзэл бодлыг, үнэн худлыг зөв бурууг хүртэл төр зэсэг шүүдэг байх. Энэ бол өөрөө дарангуул тогтсож байгаа шинж. Тэгэхээр энэний эсрэг бол хүчтэй тэмцэнэ гэдгийг бас өнөөдөр байр суурь илэрхийлэх гэсэн.